За дахин сайн байцгаана. За тэгээд Netflix-ийн шинэ санаа гаргаад тэрийг хэрэгжүүлээд за тэгээд бусад хэрэглэгчдэд амар байх үүднээс вебсайт хийсэн. За тэгээд хэрэгжилж чадахгүй хүмүүс бас их байгаад байна. Тэгээд хэрэгжилж чадахгүйгаас гадна бас ойлгохгүй хүмүүс их байгаад байна. Тэгээд ерөөд нь ямар нэгэн тайлбар хийхгүй бол бас болохгүй байна. За яагаад ийм веб ажиллуулад пассворд өгөх болсон бэ гэвэл за хамгийн эхний шалтгаан бол хүмүүс аккаунтын пассворд ашиглаад бусдын профайлыг устгах, зургийг нэрийг солих. За тэгээд цаашлаад манай аккаунтуудын мэдээллийг солиод, үеийг сольж шилжүүлэх өөрөө авч алга болох зэрэг асуудал их гарах болсон. Хоёрдугаарт бол Netflix-с гаргасан шийдвэрийн хүрээнд 14 хоног тутамд temporary access code за тэгээд household update хийх зэрэг шаардлагатай болсон. За энийг бол манахаас ингэж хаач нэгдэх асуудал биш. Угаасаа цаанаас ийм болсон. За тэгээд ширлэж хэрэглэхийн тулд энэ бүх алхмуудыг заавал хийх ёсоор сонголтгүй гэсэн үг. За тэгэхээр хамгийн нэгдүгürt за хүмүүсийн ажил амьдрал мөн гадаад дотоодос холбогдож байгаа гэдэг холбогдох цаг нь өөр тэр үед за temporary access code авах шаардлагатай бол заавал манай руу холбогдож авах шаардлагатай байдаг гэсэн. За тэгээд цагийн зөрөө шөнөөрөө болцсон хойно хүмүүс авах хүсэлтэй байгаа хүмүүс манай ажлын цаг дууснаас хойш юу н авч чаддаггүй тийм асуудлууд их гараад идэг учраас манахаас шийдвэрлээд харилцагч хүмүүсээ өөрөө энэ кодыг авах боломжийг хангах зорилгоор ийм вебсайт ашиглалтанд оролцсон байгаа. За энэ вебсайтыг ашигласнаар sign in буюу нэвтрэх код өөр авах боломжтой. Temporary access code 14 хоног ашиглах код авах авах боломжтой. Household update буюу зурагтаар үзэх зөвшөөрөл авах боломжтой. Зурагтаар нэвтэрч орох TV approval хийх боломжтой. За тэгээд өөрийнхөө эрхийг хугацааны шалгах зэрэг боломжтой болсон байгаа. За тэгээд бас ойлгохгүй байгаа хүмүүст бүр ойлгоход энгийн байх үднэс бүр зурагтай бичлэгтэй заавар хийсэн байгаа. За тэгээд энэ бичлэгийг үүсгэсний дараа ер нь мэдхгүй зүйл гарахаа болчих байхаа гэж найдаж байна. Өмнө 2 удаа бичлэг оруулсан. Тэр үед зүгээр товч яг ийм үед ингэн хэлээд оруулсан ч бас тэрийг мэдэж ашиглаж чадахгүй хүмүүс бас их байна. За тэгэхээр энэ бичлэгийг үзээд бүр яг аль товчийг дарах вэ гэдэг хүртэл заавар оруулсан байгаа. За тэгэхээр энэ бичлэгийг үзсний дараа дахиад манай вебсайтыг ашиглаад мөн ямар нэгэн Netflix аппликейшнийг ашиглаад нэвтрэхэд асуудал болчихно. За хамгийн эхлээд sign in код авах бол вебсайт болон утасны аппликейшн дээр имэйл хэсэгт имэйлийг бичээд use sign in код товчийг дарна. За имэйлийг бичиж оруулсан дараа тэгээд send код дарна. За энэ үед утасны аппликейшнээс код илгээсэн. За утасны аппликейшн болон вебсайт. За вебсайт бол sign in. За имэйлийг бичиж өгөөд пассворд угаасаа авах шаардлагагүй болсон. Use sign in код дарна. За send sign in код дарна. За ингэсний дараа 30 секундын дотор манай мэйлд ирнэ код нэр чинь. За тэгээд манай вебсайт руу ороод түлхүүр хэсэгт манаас илгээсэн түлхүүрийг оруулаад мэйл хэсэгт мэйл оруулаад нэвтрэх дараад нэвтэр орчих. За амжилттай нэвтэрсний дараа ийм сонголтууд байгаа. За доор нь таны эрхийн хугацаа. За тэгээд мөн энэ товчнууд дээр нь хэрхэн ямар үед ашиглах вэ тухай бас зааврууд оруулаад өгсөн байгаа тэрийг хараад. За тэгээд sign in code авах юм чинь sign in дараад шалгах. За тэгээд код нь гараад ирнэ. Код хэсэгт утас болон вебийн код хэсэгт оруулаад sign in дарснаар аккаунт руугаа нэвтэрчнэ гэсэн. За тэгээд аккаунта хэв ашиглах нь. За хоёрдугаар Netflix TV app руу утас ашиглан нэвтрэх. За
телевиз аппликейшн руу нэвтрэхэд бас заавал манай вебсайтыг ашиглахгүйгээр нэвтрэх нэг боломжийн нэг нь телевиз аппликейшн руу ороод use phone гэсэгт ийм QR код гарч ирнэ. Энэ QR кодыг утасныхаа камераар уншилсан. Утасныхаа камер руу ороод QR код руу чиглүүлээд за тэр доор Netflix-ийн шараар гараад ирнэ. Тэрэн дээр дараад sign into TV гэдэг дэлгэцэн дээр гарч байгаа код, утсан дээр гарч ирж байгаа код хоёр адилхан бол энэ зурагт руу нэвтрэх нэ гэж зөвшөөрлөж байгаа. За sign into TV гэдгийг дараад all set тэгээд зурагт нь автоматар аккаунт руу нэвтрээр орчихно гэсэн. Энэ үед манай вебсайтыг ашиглах шаардлагагүйгээр шууд нэвтрээд орох нэ. За үүний дараа за хэрвээ гар утас нь оруулсан утас нь байхгүй үед те гэртээ зөвхөн зурагтан дээр оруулах шаардлагатай бол манай вебсайтыг ашиглаад хэрхэн зурагт руу орох вэ гэдэг байгаа. За зурагтныхаа аппликейшн руу ороод use remote гэдгийг даа. Use remote дарсны дараа имэйл хэсэгт имэйлээ дарж өгöd имэйл оруулж өгöd next дараад send link. За send link дарсны дараа манай вебсайт руу key болон мэйлээрээ нэвтэрч ороод за TV link гэдгийг дараад ийм хоёр товч гарч ирнэ. TV link-ний дараа дарснаар зөвшөөрөх товчийн дараа за зурагт нь шууд нэвтрээд орчих нэ. За ингээд зурагтаа мөн хэвээ ашиглах боломжтой. За тэгээд үзэгчдэл 14 хоногийн дараа дахиад temporary access code асууж магадгүй. За temporary access code-ыг утасны аппликейшн дээр хэрвээ нэг өдөр профайл руу оронгод утасны аппликейшн дээр ийм цонх гараад ирнэ. За your device isn't part of the Netflix household for this account гэд. За энэ үед watch temporarily дараад гарч ирсэн сонголтын дээрээс send email дараад за тэгээд зурагтан дээр бол I'm traveling дараад send email дарж өгнө. За send email дарсны дараа мэйлийн илгээсний дараа код их цонх гарч ирнэ. За энэ цонхоо нээлттэй үлдээгээд манай вебсайт руу орно. За вебсайт руу мөн ялгаагүй key мэйлийн ашиглан нэвтэрч орсны дараа temporary access code гэсгийг сонгоод мэйл илгээсний дараа шалгах товчийг дарснаар мөн 4 оронтой код гарч ирнэ. Тэр 4 оронтой кодыг хийх хэсэгт утас TV-ийнхээ хийх хэсэгт хийгээд нэвтрээд орно гэсэн. За энд submit code continue to Netflix. За ингээд утсаараа шууд нэвтрээд орчих боломжтой болсон байна гэсэн. За тэгээ household update. За тэгээд зурагтан дээр болохоор зарим тохиолдолд тэр түрүүний I'm traveling гэсэн сонголт болон temporary access code гэсэн сонголт гарч ирэхгүй байх үед вебсайт ашиглаад авах нэ. За update Netflix household дараад мөн адил send mail дарна. За send mail дарсны дараа манай вебсайт руу ороод temporary access household update сонгоод мэйл илгээсний дараа send mail-ээ дарсны дараа за шалгах дараад мөн зөвшөөрөх товч гарч ирнэ. Тэрэн дээр дараа зөвшөөрлөөгөөд шууд нэвтрээд орчихно. За тэгээд энэ маягаар ингээд ашиглах боломжтой. За тэгээд энэ удаад илүү ойлгомжтой байж чадсан байх гэж бодож байна. Хүмүүс болохоор бүр илүү хүндрэлтэй болсон байна гэдэг. Ер нь энийг ингээд ашиглаж сурчхад бол цаашдаа temporary access code, household update тэ телевизээрээ зөвшөөрөл авах маах зэрэгт бол
манай оролцоо шаардлагагүй 24 цагийн хизээч авах боломжтой. Манайх өглөө 10-аас 23 цаг хүртэл ажлын цаг гэж заасан байгаа ч тэгээ хүмүүс цагийн зөрөөнөөс болоо за тэгээд ажил төрлөө тарж ирээд амарч байгаа үед шүн нөр нөхгүй байгаа ч юм уу те янз бүрийн шалтгаанаас болоод Netflix руу орохоор код нэхэд унахаар бас хүндрэлтэй байгаа үед манахаас key аваад манай вебсайтыг ашиглаад энэ бүх үйлчилгээг өөрөө авч болох нэ. Тэгээд код асуух болгонд манайхтай холбогдох шаардлагагүй. Хэрвээ аккаунт нь гарчихсан үед вебсайтаа шууд ашиглал код авчихна. За тэгээд манайхаас 14 хоногт юм уу сартаа нэг удаа бүх аккаунтыг бүх девайсыг гаргадаг. Яг тэгвэл өмнө нь хэрэгжилж исэн хүмүүс хугацаанд дууссан зэрэг хүмүүс сонголтоо хийхгүй болсон үед тэдгэр хүмүүсийн төхөөрөмжүүдээс аккаунтаа гаргах шаардлагатай болдог. За тэгээд гарцсан байгаа үед мөн ялгаагүй буцаад вебсайт руу ороод sign in код авал аккаунт руу орчих боломжтой гэсэн үг ээ. За тэгээд өөр асуух зүйл ер нь байхгүй байх гэж бодож байна. За тэгээд бүр ямар нэгэн шалтгаанаар бүх зүйлийг зөв хийгээд зөв товчуудаараа зөв сонголтоо хийгээд дарсан ч мэйл хэрэг байна гэсэн хариу дахин гарч ирэх юм бол манайх руу холбогдоод шалгуулж болно. За тэгээд дууссан үзэнд баярлалаа.